Орой минь сонсогчдоо өнөөдрийнхөө гайхамшигт ном нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ сард бид нэр 8 цагаас биш жоох орой нэвтрүүлгээ эхэлж байгаа. Тэгээд 7 сардаа л яг 8-аас биш орой 9 өнгөрөөд 9 цагаас эхэлж байгаа шүү дээ. Уул 9 цагаас гэж та нартай амласан. Тэгээд өнөөдрийн байдлаар 9:15-д эхэлж байна уучлаарай. За тэгээд шууд бас нэвтрүүлгийнхаа яриа руу орё гэж бодож байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань Түмэн Савэ гэсэн номыг авчирсан байгаа. Тэгэхээр сайн уу сайхнаа? Сайн уу? За өмнө нь ядаргаатай нийгэм гэсэн номыг хийсний дараа тэрний дараагийн ном болох Түмэн Савэ гэсэн номыг авчирлаа. Тэгээ ямар учиртай ном, яагаад энэ номыг сонгосон тухай бас танилцуулж өгөөд сонсогчд маань. Одоо энэ тунгалаг нийгэм гэдэг бол одоо ингээд хойч үед бид нар ингэж хүнтэй ярилцдаг юм уу гэн бол эсвэл ингээд телевизээр эсвэл ном юм тийм талаар бид нар ингэж тэр юмас юмнуудыг мэдж авч байсан. Мэдээлэл олж авсан. Тэгээ би ингээд тантай ингээд найзлыг бол танилцъя гэвэл та ингээд байж байгаа таны байгаас л очиод ингэж хоорондоо ярилцах хэрэгтэй байсан. Гэхдээ одоо бол ихгүй зөв утсаа гаргаад үгүй бол компьютер хасаагаад шууд Facebook юм уу бол Google дээр ингээ зураг тавьсан байж юм тэрийг хайчдаг team нэг юм болсон юм аа. Тэгээ team тухай ярилцгаад яагаад сонголтлаа. Яагаад энэ нийгмийн тухай ялангуяа ийм одоо ярианы тухай ярих гэж бодсон. Хүмүүсийн одоо харилцаа өөр болсон ингээд хэлж болно. Тэгээд хүмүүс энийг ингээд баг ингээ мэдж байгаа л та. Гэхдээ энийг яагаад ийм бас ингээ тодорхой хэлж чадахгүй гэж бодож байна. Хойч үед бид нар ингээд хамаатныхаа уулзалт байд юм уу гэх юм бол найзуудаа ингээ уулзалт байд юм уу. Тэгвэл дандаа ингээд энэ хүүхэд ингээд бүр ингээ тодорхой ингээд энэ хүүхэд юу бодож байгаа мэдчихээн. Энэ хүүхэд юу дуртай байгаа мэдчихээн. Үгүй бол өөр хөрөөл ингээд амаа ингээд жаахан сонин тавиад үгүй бол хэл гаргад юм уу нүдээ ингэж сонио аниучаад байд юм уу тийм байсан штэ. Тэгэхдээ одоо бол тийхгүй бүгд интернет дээр бүгд тавьсан байгаа өөрийгөө ингэ профил тэгээд би юу дуртай байдаг юу хүсч идэг юу хиймээр байдаг юм бүгд нэт дээр байгаа ахаар хүмүүсийг ингэ хайхаар тэгээд мэдж авахаар асуулт байхгүй юу юм. Шууд харж болохоор байгаа ахаар тэгээд тэр нь юу н өөрчлөлтийн гэдэг гэвэл хүмүүстэй ингэж харилцаа хийхээр юм ярилцсан гэдэг бол тэр хүнтэй их цаг зохицуулна гэж байгаа. Цаг зарцуулна, зориулна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр цагаа зохицуулж тэр үнийг итгэж тэр үнтэй найзлахыг боддог. Гэхдээ одоо бол Facebook дээр 300 400 хэдэн мянган найзтай байсан ч тэд нар яг жинхэнэ найз гэд хэлж болох уу? Хэлж чадах уу те? Тэгээд тэдэртэй хамт би яг энэ хүмүүстэй хамт сайн найзалж итгэж чаднаа гэд бодоод тэрний хүмүүсийн харилцаа нь одоо хэвээрээ байж болох уу? Боломжтой юу гэдгийг ярих байгаа. Тэгээд энэ номыг сонгосон юм аа. Тэгвэл яг чиний бодож байгаагаар одоо ил тод тунгалаг гэж яг харилцаан дээр юу гэж боддیں۔ Харилцаанаас гадна өөр юмн дээрс тунгалаг байх тал дээр чи өөр яг юу гэж боддог вэ? Ер нь бид нар бол анх тунгалаг байгаагүй байсан үед өөр хүний тухай айгүй их юм бодож санаж болж ийсэн. Одоо яаж хэлэх вэ? Нэг найз охинтой болчвол тэр охин юу дуртай явах болов? Үгүй бол тэр охин одоо гэрт очиод юу хийх юм болов? Ээж аавд гой хоол хийж өгч байгаа юм болов гэд тийм их төсөөлдөг байсан юм шүү дээ. Төсөөлдөг байсан. Тэгээд өөрийгөө ингээд амруулдаг газар бас байсан. Яаж хэлэх вэ? Хоёулаа юм ажил хийжээд ингээд уурлаад муу болоод хоорондоо муулцаад тэгчүүл нэг хоорондоо ингээд гэр гэрлөө хуцаад ингээд амрах цаг ингээд газар байгаа штэ. Тэгээ тунгалаг байвал тэр хүн ингээд ууралсан ч үгүй бол надад муу байсан ч тэрийг нууж чадахгүй. Байгаар нь илэрхийлдэг. Тэр цагт газраа яа. Тий. Тэгэхээр өөрийгөө амардаг газар гэдэг гэрээс бас амарч чадахгүй болчихно. Гэр гэдэг юм нь ер нь миний хамгаалт штэ. Тэгэхээр
тунгалаг байхаар тэр хамгааллын нэгэнд алга болсон байгаа байхгүй юу? Бас тэгэж харж болох юм тий. Аха. Тэгээд илүү одоо тунгалаг болон гэвэл бид нар өөр хүмүүсийг дандаа ингээд лайк таарт юм уу юм бол та ямар гоё юм ингээд худлаагаар ингээд гоё л хэлэхээр болчдөг. Ер нь хүнд муу үг хийж болохгүй л гэхдээ муу үгийг жинкнэр ингээд чи ийм талаас айгүй ингээд муу байна гэж жинкнэр хэлчихэж тэр хүн илүү сайжирдээ штэ. Тэгж чадахгүй чи дандаа сайн чи айгүй худлаагаа сайн. Тийм. Чи бүх юмд гоё байна, ингэж чаддаг байна, ямар сайн бай. Тэгээл хэлвэл бидний ийм тунгалаг нийгэм нь бидний илүү сайжирч чадахгүй тэгээ биднийг амруулж чадахгүй нэг юм болох юм байна. Энэ ном дээр тэгвэл яг энэ тухай бас ингэж жишээ авч утсан байдгүй юу гэж байдаг вэ? Энэ номонд нэг онхлог хаанс гэдэг морийн тухай байгаа. Ямар аа? Мор. За. Онхаалга тийм онхаалга хаанс гэдэг нэг мор байгаа. Юуны тухай гэвэл нэг Германд хаанс гэдэг нэг морь байсан. Тэгээд тэр морь нь яагаад нэг нэртэй болсон гэвэл дандаа ингэж амархан ингэж тооны асуулт 3 дээр 5-ыг нэмэл хэдвэ гэвэл ингэж тэр морь нь тэр ингэж яг мэдээд хүлээр ингэж 1 2 3 доо ингэж хийгээл яг бүгдийг ингэ тоочдөг байхгүй юу. Тэгээд тэр харсан чинь яг тэрийг өөрөө бодоод мэдж байгаа биш. Хүмүүс ингэж хардсан шүү дээ. Нүдээр ингэ хардсан юм бол тэрийн илээ сенсор ихөө мэдж аваад за мэдээллийг нь хүлээж аваад за хүмүүс энэ дээр одоо анхаарал тавьж одоо нэг л зохиол хүмүүс яг баярлж юм өөр мэдж аваад яг тэрийгээ тоогоо мэдсэн биш зөвөр хүмүүсүүдийг л хараад ингээд шууд хэдэн удаа тоогоо ингээд хүлээ ингээд тогшоод ингээд дэлхий дээр нэртэй болсон байгаа байхгүй юу. Энэ бол бид нар ингээд хоорондоо ингээд communication хийдэг гэдэг нь шүү дээ. Харилцдаг аа. Тэн дээр бол ер нь үг гэдэг нь айгүй бага байдаг. Үгийн ингээд багтаамж нь. Бид нар ингээд биеэр ингээд гараа ингээд сэгсээдэг хүн бас байдаг. Хүзүүгээ нэг хөдөлдөг хүн байдаг. Нүур амаян байдаг. Тэднийг хараад өөрсдөө ингээд харилцаа ингээд сайн байлгадаг. Өргөжлөлө харилцдаг. Үгээс гадна яг харилцаан дээр хүмүүс үгээр ярьдаг биш байх нь шүү дээ тэгэхээр. Тэгээд энэ мөр бас тэрийг харилцаагаар ингээд сураад тэгээд хүмүүсэнд өөрийгөө үзүүлсэн байгаа байхгүй юу? Тэгвэл тэр тогшож байгаа норны өөрийгөө илэрхийлж харилцаж байгаа нэг хэлбэр гэж ойлгох нь шүү дээ тийм. Тэгэхээр одоо энэ дижиталаар ингээд бид ингээд харилцаа хийдэг. Зүгээр текст дээр л үлдэн штэ. Сайн уу гэдэг явуулвал зүгээр SNU гэдэг 3 үсгэл явуулчихдаг. Тэгвэл тэр дотор бид тэр ингээд дуу хоолойгоо сонсгож байгаа хэцүү байх уу үгүй бол айгүй ажралтай нөө тийм явж өгдөг харагдахгүй. Тэгээд дижиталаар харагдан гэдэг бол бид нар ингээд үг дотор бид нар ярьж байгаа үг дотор байдаг гээд сэтгэл алга байдаг. Сэтгэл хөдлөл нь байхгүй. Тий. Тэгээд энэ тунгалаг нь айгүй зөв тал бас байдаг, айгүй муу тал бас хамт байдаг. Давуу талж байгаа сул талж байгаа гэсэн. За тэгвэл нийгэм энэ номч яг нийгмийн тунгалаг байдлын тухай гараад байгаа штэ. Тий. Тэгвэл нийгэм тэр чигээрээ ил тунгалаг болчих юм бол яг юу нь өөрчлөгдөн гэж бодож байна. Ном дээр бас хамгийн амархан мэдж авах нь лайк. За. Facebook дээр л unlike байхгүй штэ. Нэг unlike гарна гэжээс нэг гараагүй байгаа. Гараагүй. Яагаад гэвэл нөгөө Mark Zuckerberg бол энийг ерөөсөө хийхгүй гэсэн. Unlike хийвэл Facebook хэрэглэх хүмүүс гэж салангийн удаад хийгүү. Тэгчвэл бид нар бол дандаа ямар зураг тавьсан ч ямар үг тавьсан ч лайк дарагдах тухай юмнууд л бичнэ. Тэгвэл лайк даруулчих гал тий. Тэгэхээр хүмүүс бүгд лайк дараад байнг би бол бас гайгүй байх юм байна гэд миний сэтгэл бас лайк болчихно. Хүмүүс бүгд адилханыг л бодоод адилхан зөвлөл явна. Тэгэхээр
одоо дэлхийд амьдардаг аюул их хүн өөр ингээд бодолтой бодол санаатай байдаг. Тэр нь алга болчихно. Ер нь робот шиг энэ зөв гэвэл энэ зөв дээр лайк дараал тгий болоо. Үгүй бол үгүй. Тийм болчихно гэж бодож байна. Энийг солонгос үгээр Hagejog гэдэг нэг болно гэхүү монголоор бол бүх юм нэг болно. Жигтгэн болно гэсэн. Тийм нэг юм болно. За тэгвэл энд чинь эрэг талч байгаа, сул талч байгаа. Эрэг тал, сөрөг тал, давуу тал, сул тал юм байгаад байгаа ш. Тэгэхээр эрэг ба тэгвэл сүргийн ялгаанд нэг чиний хэлээд байгаа энэ Hagejog савэ гэж яриад байгаа жигд нийгэмдэр хэрхэн харагдах юм бэ? Ер нь аягүй харагдсан гэж бодож байна. Нэг 3 жилийн өмнө Ice Bucket Challenge гэдээ санаж байна уу? Нэг сав дотор мөстэй ус хийгээд усаа ингээд өөртөө асаа. Тэгээд дараагийн хүмүүст амжуулаад тэр бас ер нь энтэй адилхан жигт нийгэм байхгүй юу? Би энд дагаа явж байна. Та нар бас дагаа яв. Тэгээд тэрүүгээр тэрийг хийчихвэл бид нар сайн хүн гэдэг тийм утгаар ингэ явуулж байсан. Тийм имижтэй бол. Тийм. Тэгээд ингээд байвал бид нар одоо хуучин одоо шин дуу зохиолт юм уу, шин хөгжим үгүй бол шин утас юуд хийсэн ч бүгд жигтэд илүү бидэрт ингээд сонголт байхгүй болно. Сонголт байхгүй гэвэл нэг сонголт тэр зөвхөн нэг үлдсэн сонголт нь буруу болчихвол бидэрт буцаа явах сонголт байхгүй. Тэгээд өөртөө ингээд аргыг гаргаж чадахгүй болчихно. Гаргалгаагүй зүгээр л хин нэгний дагаа яваа. Зөв гэсэн дагаал, гоё гэсэн дагаал яваад ингэсэн үг шүү дээ. Энэ бол сөрөг тал юм байна тий. Эрэг тал нь сайн хэлээд байгаа Ice Bucket Challenge маягийн зүйлс гэж бас хэлж байгаа. Хүмүүс нэг гоё зүйл гарвал тэднийг айгу амархан дагаад хийхэр болно. Ер нь Монгол гээ гадаа ингээ ядуу хувцсгүй гэргүү хүмүүс ингээ байж ивэл үйл айгу хөтөн байдаг. Тэр үед арц тараадаг хүмүүс байсан сонссон. Тэднийг хараад хүмүүс ой эдэр айгу гоё зүйл хийж байна. Бид нар бас дагаад хийж болох юм байна гэд. Тэгээ хүмүүс ингээд жоохон нэг тараагаад тэгчвэл бид нар бол ингээд жоохон зүйлийг ингээд хараад дагаад хийсэн зүйл. Гэтэ нөгөө арцыг авсан хүмүүс хэцүү хүмүүсүүд бол дэлхийн аяг ингээд дулаахан мэдэрчсэн байхаа гэж бодож байна. Тийм шүү. Ер нь тэр арцыг өгснөр хөр хүмүүст айгуу тийм халуун дулаан уур амьсгалыг өгж байгаа. Дээрэс нь дулаацаад ажиллаа сайн хийх урам зориг ирч хүчийг өгж байгаа тий. За тэгвэл бас энэ номон дээр одоо яг сонирхолтой гэх юм уу айгуу чинь энэ ямар сонин жишээ вэ гэж гаргаж ирсэн одоо эрэг юм уу сүргийн ялгаа ч юм өөр одоо саяны яригдсан дундаас гаргасан зүйл юу байна? Гарнаас нэг хуруур гэдэг тийм байсан. За тэр нь юу вэ? Одоо бид нар ер нь сүүлд ингээд хуруу ингээ өвд юм гар өвд юм тийм талаар айгу имлэг их явдаг болсон. Яагаад гэвэл ажлыг бөөд компьютераар хийдэг. Тэгээд дандаа утсаар ингээд хуруугаар барьдаг. Тэгээ яагаад ийм болсон гэвэл бид нар хуучин үед ингээ гараа айгу их хөдөлж исэн. Ямар ажил хийсэн ч. Дээрээ баал барьд юм уу үгүй бол алах барьд юм уу үгүй бол эсвэл жолооны өрөөл барьд юм уу мөр ямаа барьд юм уу гэрээ ингээ засгаа идэв юм уу хоолоо идэв юм уу гараа айгүй хэрэгжилжсэн. Тэгэхээр энэ бол айгүй их хөдөлгөөн их байдаг. Тэгээд энэ хөдөлгөөн бол өөр хүн л ингээ дамждаг байхгүй юу? Би ингээд гараа өргөө таныг бариул таас миний гараа бариад хоорондоо гараа сэгсрээд илээ мэндэл хийж болно. Мэндэлж болно. Тэгээд энэгээр бол их юм ингээ шинээр юм зохицуулж болдог. Гараар юм хийдэг гэдэг бол байгааг зүйлүүдийг байлгадаг зүйл байхгүй юу? Гэтэ одоо бол хуруугаар л хөдлөнө. Хуруу дотор ингээ шинээр гарч идэг юм их байдаг. Одоо гараар хийдэг олон зүйлийг амжуулдаг үеэс хуруугаараа олон зүйл амжуулдаг үе рүү ирээд байна гэсэн үг үү? Тийм. Амжуулж
Тэгээд их хамжуулах юм багасж байгаа. Ер нь гар гэдэг бол юм барьж болдог. Юм байсан юмыг дээшээ доош хөдөлж болдог. Юмнуудыг нааж болдог. Гэхдээ хуруу гэдэг бол нэг утсын шилийг дарахаар өөр хийж чаддаг юм байхгүй шүү дээ. Утсын нүүр дарахаар цаа. Тэгэхээр гараар айгүй их юм хийж чадчихсан бид нэр одоо ер нь хуруугаар юм дарахаас өөр мэдэхгүй болж хүмүүс болсон байгаа гэдэг. Тэгвэл эн чинь бас тэгээд сөрөг тал юм шүү. Тий. Чи өөрөө нэг ингэж өөрчлөгдөж байгаа нийгмийг юу гэж харж байна? Бид нэр энэ дээр ингээд хуруунд цагаа алдахгүй байгаасаа гэж бодож юм би бол. Би ингээд утсаар нэвтрүүлэг үздэг, дуу сонсдог, тэгээд хаяа тоглолдог байдал ингээд сар юм уу 2 сарын нэг удаа ном яддаг. Хичээдэг гэж юу? Хичээдэг. Яа тэгвэл ном гэдэг бол би ингээд сурж ингээд би мэдэхгүй надад байхгүй зүйлийг надад орж идэг байхгүй юу? Номоор дамжуулаад утсаар бас тэгж болно. Гэхдээ утсаар идэг бол дандаа бид нэр лайк дараа тавьсан тэрээр дамжуулсан холбоотой байдаг юмнууд л гарч идэг. Хүүхдүүд Google-тэй үздэг утас гэвэл YouTube дотор бол Google-тэйнүүд л гарна. Илүү өөрөн гарч ирэхгүй. Google-тэйгээ хийсэн юм чи Ээжнүүд хоол хийдэг дуртай гэвэл YouTube дотор бол хоолны тохиол гарч ирнэ. Өөрөн гарч ирэхгүй. Мэдээ үгүй бол эсвэл юм заасах юм уу үгүй бол ном унших юм уу ийм ховц зохиод байгуулт юм уу тийм гарч идэггүй. Гэхдээ ном гэдэг бол нэг жижиг хитэн цаас дотор ингээд хаар үсгээр бичсэн байсан ч тэр дотор айгүй хэр өтгөн мэдлэг гэх үү? Өргөн мэдлэг үү? Тий, өргөн мэдлэг байдаг. Тэр номын сонголт бас бүгд өөр байдаг. Гэхдээ хизээ ингээ нэг явж байгаа зандаа өө ямар сонирхолтой ном юм гээд намаа ингээ сонгож харуул тэр дотор айгүй их сурхан байдаг. Тэгээд толгоогоо жоох амруулдаг. Тэгээ ер нь бас сонсч байсан юм. Стрессээ тайлах нэг арга бол ном унших. Тий. Тэгэх юм бол айгүй стресс тайлагддаг. Тэгээ сүүлдээ information figure syndrome гэдэг мэдлийн ядаргаа гэдэг мэдээллийн ядаргаа юу? Мэдээллийн ядаргаа гэдэг хүмүүст айгүй их эмнэлэгт явахаар хэлсэн. Ер нь энэ синдром бол нэг 20 жилийн өмнө энэ синдромтой байдаг хүмүүс бол дандаа банк үгүй бол номын сан тийм ингээд мэдээллийн тухаанаас ажилтдаг хүмүүс л ингээд дандаа энэс бол явж байсан. Мэдээллийн тал дээр яг ийм мэдээллийг үргэлж санджидаг хүмүүс их юм өвчтэй болж байсан байна шүү дээ. Энэ бол ингээд юм ингээд ном уншчвал энийг ойлгож чаддгүй болдог. Тэгээд нэг юм удаан цаг анхаарч болдгоо. Тэгээд юулээ хариуцлага гэд дайж чаддгүй. Хариуцлага дааж чаддгүй тэгээд бас үргэлж тайван биш. Тэгээ тайван байж чаддгүй тийм юмнуудыг гээд байдаг байхгүй юу? Тэр нь 99 онд Дэвид Луис гэдэг хүний нэр зохиолсон. Тэр үед бас тэгж байгаа. Одоо бол ер нь хүмүүс нингийн хүмүүс бидэртэй адилхан зүгээр ямар ажил хийсэн ч хүмүүс энэ синдромноос болоод эмнэлэг их яваад байгаа байхгүй юу? Тэгээ ийм өвчтэй гэдгээ хүн яаж мэдэх вэ? Мэдээлэл бүр ядаргаанд орсон гэдгээ. Ер нь ном уншд юм уу үгүй бол юу яаж хамаагүй нэг толгойн дотор нэг дата орж ирвэл зураг үздэг юм уу, телевизээр үздэг юм уу, ном уншдаг юм уу, өсөг ордог юм уу, юу байсан ч орж ирсэн юмнуудыг ингээд зохицуулж бодож болдгоо. Тэгээд энэ одоо яаж хэлэх одоо би гадаа гараад бороо орж ийн гэд гадаа гарвал одоо бороо орж ингэж ойлгоно. За тэгвэл би зоонтог хэрэглэх ёстой гэж бодно. Гутал нь оргож болохгүй мэн гэж бодно штэ. Тэгээд одоо энэ синдромтой болчихвол тэрийг ойлгож чадахгүй байхгүй юу? За бороо орж ийн би одоо юу хийх юм болоо гэж мэдэхгүй. Тэгээд зохицуулж чадахгүй одоо би юу хийх юм мэдгүй.
мэдээлэлээ боловсруулаад тэрэнд одоо тохирсон зөв дүгнэлт шийдвэрийг гаргаж чаддгүйг болчдгоо гэж үзэх нь шүү дээ. Аа. Сони юм шиг хэрнээ бас иймэрхүү тойлол үнэхээр байж болох л юм. Аха. За тэгвэл бас номон дээр ч нөгөө нэг чимээгүй үхэл төсөөллийн үхэл гэж нэг яриа байсан гэдэг чийсэн шүү дээ. Тэр нь яг юу байлаа? Би тэр анх номоо уншвал ингээд тэрийн төсөөлийн ингээд төслөр айгүй их төсөөлдөг. Аа. Яа нэг Lord of Rings-ний ном уншвал одоо Smaug гэдэг луун айгүй том байдаг гэдэг амаас гаалгаар ингэж юм. Тэгээд айгүй Hobbit гэдэг бол ингээ намхан байлаа. Хөл айгүй өстэй байлаа. Айгүй том хөлтэй байлаа. Бид нар ингээд төсөөлөө боддог. Гэхдээ одоо бол ихгүй шүү дээ. Утсаар ингээд хайгаад за ийм юм байлаа. За болоо. Нэг харчаал болоо. Тэгээ тэрийг нэг мэдэж авсан юмыг илүү их ингээ бодоод ургуулаа. Тэгээ ургуулах тиймгүй болцсон. Зүгээр нэг ч ажиллаад хайж байгаа бох шиг. Төсөөлийн хүчийг ингээ алдцсан. Ер нь төсөөлөх болно. Тийм төсөөлөн бодох чадваргүй болж байна гэсэн үг тийм. Аха. Сүүлдээ Google-тэй нүүд айгүй тэр талаар айгүй хийдэг. Төсөөлийн кино их зохицуулж байгаа. Зохиож байгаа гэж үү? Тий. Нэг Үйлээс хоол бууж ирвэл яв гэдэг кино харсан уу? Үдчихсэн юм шиг байна. Тэр Тэнгэрээс хоол бууж идэг нэг бороо байдсан шүү дээ. Тэйгүү сонин байгааз яаж тийм бодлын болдсон юм бол одоо бол бид нар ингээд багаасаа ингээд утсаа ингээд хараас урцсан. Тэгчвэл тэнгэр бол юу байдаг? Өөл бол ус байдаг. Тэгээд тэнгэрд бол одоо хүүхдүүд ер нь бороо орхол мэднэ. Тэнгэрээс л бороо л ордог ааха. Саяны нөгөө Google шиг хоол юм уу? Нэг зайрмаг юм уу? Ундаа юм уу бууж ирэхгүй төсөөлөхгүй шүү дээ. Багаасаа бид нар ингээд айгу төсөөлийн хүчтэй байсан тэрийг ингээд алдчихж байгаа юм бодож байна. Тэгвэл бас нэг үе цагуу татна харилцаа гэсэн сэдв байсан да. Энийний хувьд ном дээр бас юу гэжсэн чи өөрөө бас энийг уншаа юу гэж бодов? Нэг 10 жилийн өмнө утас ирэн гарч ирээгүй те. Тэгвэл гар утас нэг дэлхийд гарч ирээгүй шүү дээ. Ухаалаг утас ирж байна. Тэр үед нэг найзтай ингээд уулзаад хамт тоглоё гэвэл сургууль тараад шууд нөгөө хөөхтийн англи очт юм уу гэн бол нөгөө хөөхтийн гэллөө очт юм уу. Тэгвэл тэр найзтай найзлах гад би айгүй их ингээд тэр найзтай биер ингээд хажууд байх хэрэгтэй байсан. Тэгэхээр тэр найз бас намайг ирж байгаа мэднэ. Тэгээ хоорондоо ингээд хамт тоглоод ингээд найзлах үед ингээд хоол байн гэд мэддэгтэйгүү. Хоол байсан ч угаасаа маргааш дахиад уулзаад хой сайн уу гэж ярилцаад дахиад хамт тоглох ингээд үе зайгүй бид нар ингээд хамт байгааг мэдэрчээсэн. Тэгээ одоо бол утас гэдэг юмар ер нь цонх болсон гэж бодоод утсаа ингээд гаргаад шууд найзлын бичвэл найз нь нөгөө цонхоо голоо шууд авдсан штэ. Тэгэхээр бид ингээд шууд дуудаж үгүй бол шууд ярьж болно. Гэхдээ тэр хүнд ингээд цагаа зохицуулж зориулж тэг биеэр ингээд тийшээ явахгүй. Тэр хүний тухай ингээд сэтгэл санааг баг буулгах чинь гэхүү. Болгоно. Тэр хүний тухай би ингийн хийхстэй гэдэг тийм айгу намсгаад байхгүй болж ин буурж ин гэсэн үг. Тийм бодол, тийм одоо үг үйлдэлүүд буурж байна гэсэн үг. За. Тэгвэл чиний ойлгож байгаагаар энэ номыг унсныхаа дараа энэ номны тухай дүгнэлт нь чи юу гэж хэлэх вэ? Энэ номнаас сурч авсан бас хэрэгжүүлээ гэж бодоод энэ ном ерөөсөө яг ийм ном юм байна гэж. Би бол ер нь энэ номыг уншаад хүмүүстэй харилцаж байгаа үед ер нь утсаа айгу баг хэрэглээд ухааны утсаа баг хэрэглээд тэр хүнтэй их танилцаад уулзаад их нүрээ хараад нүдтэй хараад тэгээд ярих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгэхгүй бол бидний
ярилцгаа тэгээд танилцгаа айгу багаар ингээ багасаад дараа бид нэр ерөө хүнтэй ингээ гараад уулзахгүй байж магадгүй шүү дээ. Зэр утсаар бүх юм хийж амжуул болдог юм чинь. Бид нар багаас ээж аавтай хамт гээд нүүрөө хараад тэдэртэй хамт ярихаа сурсан. Амьд харилцаатай байсан. Эмээ өвөтэй хамаатын эгчдүүтэй хамт уулзаж юм ярилцаад тэгээд тэдний амьдралын тухай сонсож миний гомдсон үгэн бол гоё ясан зүйлүүдийг ярилж тэдэртэй хамт танилцаж тэдэртэй хамт ингээд өссөн. Одоо бол тэгэхгүй ер нь хэр хол байсан ч зөр уцаа хараад хөө сайн уу сайн юу вэ юу гайгүй гэд тэгээд ийм болж аа тийм үү за бай бай гэд дараа Монгол очиж уулзаа тэгээд ийм л айгу намхан жижигхэн сул яриад байгаа байхгүй юу? Ойр зүрийн яриа. Тийм. Нэг хүнтэй ярилцсан үе тэр хүний яриагаа сонсоод ингээд сэтгэл халуун тийм байдгүй. Тийм болцсон гэж бодож байна. Тэгэхээр хүмүүстэй их нүдэ хараад тэр хүний яриагаа илүү анхаарч ярих хэрэгтэй мэгнэ гэж сурлаа. За тэгвэл даасаг энэ номын чи одоо давуу тал, сайн талуудыг хэлж өгч манай одоо нэвтрүүлгийн сонсогч нар энэ номыг чи уншаарай гэж санал болгож байгаа бол яагаад заавал унших хэрэгтэй шүү? Ийм учраас заавал энэ номыг өөрөө уншиж үзээрэй гэж хэлэх үү? Бид нар ер нь дээр үед ингээ найстай ингээд найзлуулыг ивэл дандаа ингээд асуултгүй найзлж байсан. Асуудалгүй? Тий. За. Тэгэхээр хэр их хэдэн зуун найзтай байсан ч яг тэрийг хараад яг юу хийдэг, юу дуртай байдаг, юунд анхаарал тавьдаг тийм найзыг мэдчихсэн. Тэр хүнтэй найзлж агаад тэр хүнтэй хаана байж агаад мэдэж авч сурсан зүйл юм чинь. Гэтэ одоо бол тэхгүй байгаа. Тэр хүн юу илээ хэн билээ гэж шууд фэйсбүүкээр л хайгаад болчихдаг. Тэр үед л ингээд хой чи нэрийн нэг удаа нэрээ ачаа чи бата өстэй те сайн үү тэгэл яар тэгээд болоо тэгээд тас мартчихна. Тэгэхгүйгээр энэ номыг уншвал бид нар яагаад илүү хүнд анхаарч тэгээд одоо энэ тунхлаг байгаа зүйлийг багаар намсгаад тунхлаг нь ер нь бүх юм 100% гоё зүйл биш юмаа гэд ойлгох хэрэгтэй. Тэгээд тунхлах байгаа үед бас байдаг, байхгүй үед бас байдаг. Тэгэхээр хоёр зүйлдээ бид нэр илүү ингээд ойлгоод хүмүүсийн харилцаа тэгээд хүмүүстэй ингээд харилцаа ядарч байсан ч тэрүүгээр өөрсдийгөө сайн илүү өсгөх ёстой юм аа гэж бодлоо. Тэгээд одоо дараагийн ном нь одоо энэ тунхлаг нэгнээр дамжсан илүү дарааглал явсан. Одоо энэ юу солонгос үгээр ингэ бичсэн байгаас тэрийг шууд монголоор уншвал өөр хүний хөөлт гэх үү одоо хөөх гэхээсээ илүү юу юм да цөлөлт гэх юм уу? Өөр нэгний одоо цөлцсөн юм уу өөрөө цөлөгдсөн юм уу? Өөр хүнийг цөлөглөх ёстой. Цөллөх ёстой. Тийм тухайн юм байлээ. Тэгээд тэнтэй хамт Эросны өхөл гэдэг. Мөхөл үү? Тий. Мөхөл юм уу? За. Хүн дээр өхөн гэж яриад өөр юм дээр мөхөн гэж юм за. Эросын мөхлийн хоёр номыг хамт ярилцсанаа. За тэгэхээр энэ номны чинь герман нэр нь болохоор Transparent Gesellschaft гэсэн нэртэй ном байгаа. Тэгээ Хан Бёнгчой гэсэн хүний бичсэн номыг энэ хүн герман хүн байгаа тий. Герман хүн хэрнээ солонгос герман хэл хэлшилтэй солонгос хүн. Гэхдээ солонгос хүн герман хэл дээр бичсэн ном цуврал номнуудыг Ким Тэ-хван гэсэн орчуулагч орчуулсан байгаа. Тэгэхээр нийтдээ бид нэр 4 номны өнөөдөр 2 дахь номыг ярилцлаа. Эхнийх нь ном болохоор Пиро Савэ гэсэн ном байсан. Өнөөдөр болохоор Түмян Савэ буюу ил тод тунгалаг нийгэм. Тэгээ бид нар хамтдаа тунгалаг нийгмийн давуу тал,
сул тал, эрэг тал, сөрөг талыг бас өнөөдрийн зочин сайхан нам байна. Эндээс бас яах хэрэгтэйг ойлгож авсан, олж харсан зүйлээ хуваалцлаа. Тэгэхээр миний хувьд гэсэн хичнээн боломжтой бол танд дахиад хэлж игээ Transparent Gesellschaft гэсэн герман хэл дээрх ном, Түмён савэ гэсэн солонгос хэл дээрх ном. Энэ мэдээж англи хэл дээрээс орчуулагдсан байгаа ах гэж бодож байна. Тэгээд энэ номнууд гаргадангуудаа айгүй их зарагдсан шүү дээ. Тэгээд тэр тухаас нэг ярьж өгч тэгээд ойлоо нэвтрүүлгээд үсэ. За. Энэ Хан Бёншо гэдэг хүнд бол 20 настай солонгосоос Герман очоод шууд Герман ингээд улсын шимэнгүй иргэншил. Тэгээ иргэншилийг аваад одоо тэнд одоо илүү профессороор ажиллаж байгаа. Их сургуулийн багштай. Тэгээд германчууд ер нь аягүй их ном их уншдаг. Тэгэхдээ энэ Хан Бёншо гэдэг хүний номыг гарвал баг нэг жил хүмүүс энийг аягүй их халуун ингээ уншаад тэгний тухай ингээ хооронд ингээ уулзаад ингээ ярилцдаг байгаа байхгүй. Тэгээд ер нь кино ингээ гарахаар ингээ бакс офис гэдэг нь штэ. Бас тийм шиг ингээ Германд бас тийм номын тийм офис бакс офис байдаг байхгүй. Дандаа ингээ нэгдэх байр дээр ингээ байдаг тийм. Эдгээр орон дээр ер нь бестселлер тэнгүүтээ аягүй одоо хүмүүс хоорондоо уулзаж ярилцаж хилцүүлэг хийдэг номнуудыг энэ хүн гаргасан гэж ойлгож байна. За ойлголоо. Тэгвэл өнөөдөр миний яриан дундаас энэ номтой холбоотойгоор асуух зүйл үлдээсэн юм байна уу? Ер нь гайгүй бүгдийг ярьчуу. Боломжоор бүгдийг ярьсан шиг лээ. Энд ном дотор айгүй илүү дахиад юм байгаа л та. Гэхдээ би бүгдээ ингээд танилцуулъя гэвэл баг бид нэг өдөр хийхтэй юм шиг байна. Тийм. Хүн өөрөө ном уншиг тий. Тэгээд бид нэг адилхан ном уншсан ч хүмүүс бодол санаа бүгд өөр юм чинь ойлгож байгаа зүйл бас өөр ах гэж бодож байна. Тэгээд та нараа бас энэ дотор намайг хэлээгүй. Тэгээд би ингээд танилцуулаагүй зүйлүүдээс сайн уншаад тэрийг жаргалаарай. Яагаарай? Жаргалаарай. Юу гэсэн үг вэ? Кипохэ. Хэмбокэ. За тэгээд тэрийг олж аваад уншаад баярлаарай, жаргаарай. Ханахаар яриад байна. За ойлголаа. За тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр тэгвэл хоёр намтай уулзах нь шүү дээ. Таажа Чубан, Эросе Чунгмай гэсэн хоёр номыг дараагийн нэвтрүүлгээр хамтдаа ярилцсанаа. Тэгэхээр бас энэ зохиолчийн талаар ч гэсэн илүү бас дэлгэрэнгүй яагаад ер нь 20 настайдаа явцсан. Тэнд очиод бас яг ямар чиглэлийн багшийн гэх мэтчлэн сонирхолтой мэдээллүүдийг хамтдаас хуваалцъя гэж бодож байна. Хэрвээ бас энэ ном монгол хэл дээр орчуулагдсан байхыг мэдсэн нэгэн байгаа бол бидэнтэй бас хуваалцаарай гэж хэлэх байна. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.